За өнөөдөр 뼈 해장국 буюу зарим хүмүүсийн 감자탕 гэдгээр нь сайн мэдэх гахаан нурууны ясны шүл хийнэ. Гой амттай шүл гаргахын тулд нурууны ясан дах цусыг нь сайн цэвэрлэх ёстой. Цэвэрлэхэд маш амархан. Ясаа хүлэн уусанд 30 минутаас 1 цаг гарan сойхтол хангалттай. За тэгээд цаг хугацааг урагшлуулдаг шидэт тавагтай бол бүр амархан гэсэн үг. Хөрх өнөөдөр ич хитэн нэг л болохгүй байх шүү гэн. За цусыг нь шүүж авсны дараа цэвэр ус хийгээд дахин хальт буцалгаж амт үнэрийг нь дээд түвшинд авчих ёстой. 20 ширхэг орчим ботлоогүй хар перц, 3-4 ширхэг лаврыг навч, баг зэргийн цагаангаа, хэдэн хумс саримс, хүнсний арх гэх мэт гэрт байгаа хамаг гоё орцуудаа ашиглаж буцалгасан. Буцалж эхлээ 5 минут болсны дараа усаа гаргаж ирээд гадаргуу дээрх бохир зүйлүүдийг нь угаад цэвэрлэнэ. Одоо цөмөрөө шөлөө гаргая. 2 кг ясгийг тооцоод 5 литр ус хийн, 3 халбах тэнжан, 1 халбах гучужан, 2 халбах саримс, 80 г гучугару, 60 г сой соус, 30 г загасны ус, 400 г кимчи, 2 атаг угожи хийн. Угожи гэдэг нь цоо байцаа буюу кимчиний байцааны гаднах талын ногоон навчийг нь хилдэг. За давстаа буцалсан усанд хийгээд голоороо ингэж нугардаг болтон хальт чанаад хүт усанд цоогоод усыг нь шавхаж авна. Солонгосчууд ингэж ногоогоо хаягдалгүй бүрэн хэрэглэдэг юм лээ. За буцаад бичлэг рүүгээ орцгоё. Тал бөөрийнхий сонгон, 1 ширхэг бүдүүн ногоон сонгон, 2 ширхэг халуун чинжүү, хөргөчөнд хөглөрөөд идэхгүй байсан мөөгөө бас ингээд дунд нь шингээчихье. За тэгээд зөөлөн галаар 2 цаг чанаж болгоно. Порц маань их болохоор сам маань жижигдсэн. Порц гэснээс би бичлэг дээр гарч байгаа хоолой 3-4 порцоор хийдэг. Бас маш олон хүмүүс бимбаг ийм их идчихээд яагаад таргалдаггүй юм бэ? Нууцаа хийлээч гэж их асуудаг. Нууц нь бол бимба нэг хүний порцыг нийтээд би үлдсэн порцыг нь иддэг байгаа юм аа. За зөөлөн галаар 2 цаг чансан мах маань ийм гой зөөлөн бөөрөнхий болно. За дээр нь гүнждийн навч, төрөлгөө гаруу буюу энэ ботолсон үр байдаг. Энэ бол ерөөсөө энэ хоолны хамгийн чухал амтлагчийн нэг нь. За ингээд хоол маань бэлэн боллоо. За шүлний ягийн дээрээ 2 том ясаа тавиад байцааны навч буюу угожигаа тавиад дээр нь шөлөө хийгээд нэг хүний порцоор гаргаж байгааг нь 뼈 해장국 гэдэг. Харин 감자탕 гэдэг нь зүгээр л дээр нь төмс хийгээд болгоод нэг хүний биш нэлээд хүний порцоор гаргахыг хэлдэг юм байна шүү. Би бас энэний учрыг нь олох гэж 20 жил болсон байна. Амар дараада одоо гадаа огцон хөдөрсөн болохоор Тэгэл даарч авч халуун байгаад байна. Вау, манай өмбөр хоолоо махаар цодсон байна. Баярлаа. Яасан муу мах гэх юм уу? Ястай мах. Бэсч. Зэ жинхэнэ мах чи энэвэ дүүр ингээд хийж байна. Яа. Гоё. Янз юм. Амараа. Гоё. Тасархай. Энэ ингээ гараараа хуваагаад идсэн. Бариад идэх амар юм биш үү? Тийм шүү дээ. Зац амар. Ингээл. Манай солонгос идэж байна уу? Солонгос тэрнээс өмнө манай хүн хийжээс өмнө. Гэтэ арай өөр байна тэр. Тэр хийжээс нэг бодоод. Энэ яг жоохон мэрэгжлийн түвшинд. Өмнөх нь болохоор сонирхогч байх та. Солонгос иддэг 뼈 해장국тэй адилхан. Гэтэ нэг юм монголчилж махан. Би ерөөсөө ийм их махтай 뼈 해장국 идж байгаагүй. Аман дараа дуусч. Харин тийм. Ясны завсар байгаа мах илүү амттай гэдэг шүү дээ. Яг энэ илүү яг тэр утгаараа. Шүлийн ууж амтгүй махаа ижэтэл цадлаа. Хавчаал. Ингээл хавчгаад л ингээл махан ууддаг юм аа. Asta цаг үе мэдэрчжээ. Сарцсан гоё яана. Нуусыг гэдэг. За. Яг ийм нэг улирал солигддаг хүүтэн сэрүүн өдөр идэхэд бүр үнэхээр тасалхай байна. Өдрийн амар юм хүүтэн бит хуралдсан юм байхгүй болчихлоо. Айгу гоё дулаахан битээ болчихлоо.